За өнөөдрийн улс төр Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх өнгөрсөн Баасан гарагт улсын хурлын чуулганаар гаргасан улсын хурлын 95 дугаар тогтоолт бүхэлд нь хориг тавьснаар хэллээ. За ерөнхийлөгчийн зүгээс Монгол улсын ерөнхий сайдыг огцруулсан байнгын оройны томьёололоор явсан энэ санал хураалт нь үндсэн хуулийн 43-ийн 1-р болон за 1-ийн 2 дахь энэ заалтыг зөрчиж гинэ гэсэн ийм утгатай 1-р оруулж ирсэн ба. За 2-р нь юу гэсэн бэ гэхээр нөгөө тухайн үед одоо яриад ирсэн гишүүд яриад байгаа. Энэ чуулган чинь өглөө 10-аас эхлээд орой 18 цагт ингээд ирцээ нээгээд хаах ёстой. Гэтэл ингээд дэг зөрчсөн, дэгийн тухай хууль зөрчсөн чуулган болж гинэ гэж яриад байсан шиг ийм мөн 2 дахь одоо шаардлагыг оруулж ирсэн байгаа. Тухайн өдрийн чуулган дэг зөрчсөн байна гэсэн ийм зүйлийг ийм 2 зүйлтэйгээр 95 дугаар тогтоолт бүхэлд нь хориг тавьсан. За ингээд ерөнхийлөгчийн хоригийг одоо улсын хурлын чуулган хилцсэн. Нийтдээ 126 гишүүний 3/2 буюу 84-өөс дээшигээ гишүүн дэмжих юм бол ерөнхийлөгч хориг цаашаа үргэлжлэнэ явах. Дэмжихгүй бол шууд шийдвэр хориг нь хүчин төгөлдөр бус болно. Үндсэн хуулийн цэц энэ сарын 22-нд нээлттэйгээр яг энэ ерөнхий сайд Зандан шатраас булган туяад хаягуулж оруулж ирсэн энэ хүсэлтийг хилцээр болсон байна. Үүнийгээ өнөөдөр өглөө өөрсдийнхөө Facebook хуудасанд тавиад мэдгдсэн. За ингээ араас нь ерөнхийлөгч яг энэ асуудал дээр нь хориг тавьж байгаа нь өөрөө үндсэн хуулийн цэцэд нөлөөлж байгаа мэт харагдаж байна. За хоёрдугаарт хитрхи яарсан ийм хоригоо гэдэг нэг талын үнцэг харагдаж байгаа. Яг л ерөнхийлөгч харж байгаад үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаад үнэхээр одоо үндсэн хууль зөрчсөн байна гэсэн бол хоригоо тавиул илүү нэр төртөнд цэвэрхэн, улс төртөнд цэвэрхэн харагдана. Мөн нөгөө талаасаа хориг нь үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчөөгүй байна гэд гаргаад ирсэн ч гэсэн мөн энэ дээр хориг тавьсан ч гэсэн яг өөрийнх нь улс төрийн хувьд бол илүү цэвэрхэн харагдах байсан. Гэтэл яг энэ дээр нэгтлийг баримталж байгаа юм шиг, ерөнхий сайдыг урдуур нь орж өмөрж байгаа юм шиг иймэрхүү одоо үнцэг харагдахаар хориг тавьж байна. Энэ түүний одоо ерөнхийлөгчийн хориг дээр ерөнхий сайдыг огцруулах, за тухайн үеийн чуулган дэг зөрчсөн гэсэн ийм агуулгатай 2 зүйл дээр явж байгаа. Тэгсэн үүний араас өнөөдөр Монгол Ардын намын бүлэг одоо 5 ёсоор хуралдлаа. За ингээд хуралдаанаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцууллаа. Гэхдээ одоогийн намын дарга гэдэг Батчаргал олон нийтэд танилцуулсан. За эмч багш нарын цалинг нэмнэ гэдээ өнгөрсөн нөгөө нэг хил амтаа бүлгийн хурал байсан шүү дээ. Тэр хурал дээр гаргасан шүү дээ. Тэгээд өнөөдөр энэ эмч багш нарын цалинг яаж нэмэх юм бэ? Хаанаас яаж мөнгө гаргаж ирж нэмэх юм бэ гэдгээ их талд гаргасан бололтой. Ингэж ярьж байна. Ерөнхийлөгчөөс эхлээд доошогоо бүх одоо институт рүү зарлагын 10%-аар танна гэж. За ингээд нийт гарсан мөнгөөр нь одоо эмч багш нарын цалинг нэмнэ гэсэн зүйлийг ийм шийдвэрт хүрсэн юм. Ингээ болж л байгааз ер нь ингээ зарлага хэмнээд бусад одоо шаардлагатай газар руугаа ингээ төсөв чиглүүлж ер нь болж байгаа шүү. Болдсон шүү. Ерөнхийлөгчөөс доошогоо институцийн та бүхэн одоо энэ оны төсвийг хараад үзээрэй. Өчнөө 10 тэрбумаар үнэлэгдэж байгаа энэ төсвүүд нь жил болгон нэмэгддэг. Ерөөсөө буурж орж ирдэг. Дандаа нэмэгддэг. Оронтой бүтц зарлага нь дандаа нэмэгддэг. Тийм учраас энэ зарлага төвчье гэж байгаа юм байна. Тийм төвчих ёстой. Төвчээд харин нөгөө ажил хаяад байгаа эмч багш нарынхаа цалинг нэмье гэж байгаа юм. За тэгээ энэ бүлэг дээрээс нэг ийм одоо үнцэг асуулаа л да миний хувьд сэтгүүлч хувьд. Өнгөрсөн Баасан гарагт явагдсан чуулганы хуралдааныг тухайн үед одоо яриа өгшүүлсэн засгийн газрын гишүүд болон за Зандан шатрын ерөнхий сайдын талд зогсож исэн гишүүд дийлэнх нь ярьсан шүү. Дийлэнх нь бүр. Энэ өнөөдрийн энэ Баасан гарагийн чуулган дэгийн тухай хуулиа зөрчиж байна. Тийм учраас өнөөдрийн энэ Баасан гарагийн чуулганаар гарсан шийдвэр бүхэлдээ хүчингүй, энэ чуулган өөрөө хүчингүй гэсэн зүйлийг ярьж исэн. Яг үүнтэй холбогдуулаад би хэрвээ та нар ингээд Баасан гарагийн чуулганыг хүчингүй гэж үзэж байгаа юм байна.
Тэгвэл одоо та бүхэн бүлгийнхаа хурлаар төсвийн ийм асуудлыг яриад багш эмчнэрийн цалинг нэмнэ гэдэг. Тэгээд энэ 7 хоногт төсвийн байнгын ороо хуралдуулна гэдээ яриад яваад байгаа чинь одоо яг логикийн хувьд зөв үү гэдэг асуултыг асуусан. Өнгөрсөн 7 хоногийн тэр чуулган үнэхээр хүчин төгөлдөр бус юм бол дагаад нөгөө төсвийн 3 дугаар хилцүүлгийг тухайн өдөр тэр чуулганаар цааш нь явуулахаар шийдвэр гарсан. Энэ маань өөр хүчингүй байна. Тэг ингээд өнөөдөр эдний яриад байгаа энэ логикийн хувьд зөрчилдөд байгаа байхгүй. Тийм учраас энийг асуусан нэг ч хүн хариулсангүй. Бүгд сонсч ийсэн. Би одоо та бүхэнд яг одоо асуултаа тэгээд энэ хүмүүсийн хариулах гад хариулж чадахгүй байгаа эсхийг харуулъя. Өнгөрсөн 7 хоногт төсвийг 3 дугаар хилцүүлгээр шилжүүлсэн. Тэгээд яг одоо төсвийн байгууллагын гавь хаан чуулганы дэгийн толгойн хөвчөж явуулсан. Тийм учраас энэ чуулганаар гарч байгаа хүмүүс ямар ч одоо хууль нийцсэн биш гэж ирсэн. Тэгээд төсвийг тэр чуулганаар хилцсэн шүү дээ. 3 дугаар хилцүүлгээр шилжүүлсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ асуудлыг маргаат байгаа. Хэрвээ энэ дэгийн хууль зөрчил тавхан чуулган одоо тэр төсвийн чинь нөгөө хилцүүлэх чиглэл цаашаа явах болж юм шүү. Энэ дээр гэдэг үүсгөө. За төсөвтэй холбоотой асуулт байна. Түрүүнийхээ хариултыг авчихгүй. Өнөөдрийн бүлгийн хуралд манай Батэрдэн дарга ирж оролцсон. Бас гишүүдтэй тодорхой мэдээлэл өгсөн. За ингээд өөр юм ярьсаар хагаад өнөөдрийн бүлгийн хуралдаа нэг дуусгасан. Ямар тач зарлагаа төвчээд багш эмчнэрийн цалинг нэмэхээр болсон юм байна. Тэгээд мэдгүй үндсэн хуулийн цэц хэрвээ одоо тухайн өдрийн чуулган дэгийн тухай хууль зөрчсөн. За тэгээд ерөнхий сайдыг огцруулсан тэр байнгын орооны саналаар явсан тэр томьёол нь буруу гэж үзэх юм бол нэгдүгээр за ерөнхий сайд буцаад одоо огцрохгүй байна. Хоёрдугаар тэр өдрийн Баасан гарагийн чуулган хүчингүй болох нь байна. Тэгэхээр төсвийн хилцүүлгийг 3 дугаар шат руу шилжүүлсэн энэ шийдвэр хүчингүй, ерөнхий сайдыг огцруулсан шийдвэр тогтоол хүчингүй. Дээрээс нь улсын хурлын дарга амар хувьсгалан одоо саналаар нь чөлөөлсөн энэ тогтоол хүртэл хүчингүй болно гэсэн үг. Тэгэхээр ингээ бүх юм дахиад шинээр эхэлж байна гэсэн үг. Тэгээ энд юу ерөөсөө нэг хоцорж үлж ийнэ гэхээр улсын төсөв. Жавхлан сайд өнгөрсөн 4 дахь өдөр ярьж байсан, 5 дахь өдөр ч үл ярьж байсан. Энэ 7 хоногтой багтуулаад улсын төсөв 3 дугаар хилцүүлгээр шилжүүлэхгүй бол улсын төсөв худлаа болно. Энэ оны төсөв ингээд батлуулж чадахгүй, амжихгүй болно. Тийм учраас одоо цаашдаа ингээд төрийн албаа агчид цалингийн доод хэмжээгээр цалинжна гэсэн зүйлийг ярьж байсан. Тэгэхээр ингээд эднэр өөрсдөө хүчингүй болчвол төсвийн тэр хилцүүлэгт шилжүүлсэн шийдвэр ч гэсэн хүчингүй болно. Одоо эдгээр яриад байгаа энэ багш эмчнэрийн цалинг нэмэх энэ асуудал ч гэсэн өөрөө худлаа болно. Энэ дээр хариулт өгсөнгөө. За ингээ өнгөрлөөд араас нь одоо нэг зүйл яригдчих. Ерөнхий сайд Занданчтар булган туяад одоо хаяглаж ягаад үндсэн хуулийн цэцэр өгсөн. Тэгээд булган туяа улсын хурлын дэд даргын булган туяа хууль зөрчиж явуулсан. Ингээд чуулган ахаллаа, чуулганыг явууллаа гэсэн ийм зүйл дээр ерөөдөө толгоолоод явчих. Тэгэнгუთ одоо булган туяа яах вэ гэхээр тэр үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн ингээд шийдвэр гаргачих юм бол булган туяа дээр хариуцлага асуудал хэрэгдэж эхэлнэ. Тэгээ одоо яаж хариуцлага авах нь мэдээж хуулиндаа тодорхой байгаа. Тэгвэл нэг зүйл байна. Үндсэн хуулийн цэц хэрвээ тухайн одоо гишүүн хууль зааснаар хууль зөрчиод эргүүлэн татах шаардлагатай үндсэлтэй гэсэн төгөлтийг гаргах юм бол улсын хурлаар одоо мөн авч хэлсэн. Ингээ улсын хурл зөвшөөрөхгүй хүлээн авахгүй бол булган туяа хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Нэг иймэрхүү одоо цоорхоо байгаад байгаа. Тэгвэл цаана одоо хариуцлага нь яаж явагдах юм? Цаашаа ингээ хуулийнхаа дагуу үргэлжлэх бах. За ямар тач өнөөдрийн улс төр нэг иймэрхүү өнгөрлөө хаана аль талаас нь өөрсдөө ашигтай байдлаар зарим нэг хууль дүрм журмыг танилцуулсан, ярьсан, тайлбарлсан хിവэрэ үргэлжилсээр байна. За үндсэн хуулийн цэц энэ сарын 22-нд буюу 3 дахь өдөр нээлттэйгээр яг энэ асуудал дээр шийдвэр гаргана. Бүгд үндсэн хуулийн цэцийг тухайн өдөр ямар шийдвэр гаргахыг харц суглаа.